We are at the dance class of the Kanbog Solam Cultural Center in the South Gobi province. Намайг өсгөх жаргал гэдгээ би 1977 онд Өмнө аймгийн Төрөх тасагт төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжинд буюу 5-7 нүүрс нуурхайд өнгөрүүлсэн. Дунд сургуулийг цогцсон сүмийн 8 жилийн төгсөөд 2010 оноос Өмнө аймгийн хам бүгд суманд бэр болон ирээд 2010 онд Үлэмжийн чанар соёлын төвийн бүжгийн багшаар ажилд ороод өнөө хүртэл 15 жил хүүхдүүдийг сурч боловсруулах авиасыг нээн хөгжүүлэх чиглэлээр ажиллаа хийгээд явж байна. За би ер нь бол багасаа дуулж бүжиглэх дуртай. Одоо бидний үед чинь одоо нэг Монгол телевиз гэж байдаг байлаа. Оросын Орбит гэх телевиз. Тэрүүгээр маш гоё тийм дуулдаг бүжиглдэг. Шинэ жилээр дамаангүй тийм одоо урлагийн төрлийн арга хэмжээнүүд маш их нэвтрүүлгүүд маш их гардаг байсан. Тэрийг хараад би маш их дуралдаг. Тэрэн шиг болох юмсан гэж мөрөөддөг. Мөн хажуугаар нь манай ээж дуулдаг, аав маань дуулдаг, гитар тоглодог. Багасаа ер нь тэр урлагийг сонирхсон, ер нь мөрөөдөлтэй тийм хүүхэд байсан. За мөн 8 дугаар ангидаа би ангийн дарга хийдэг байсан учраас урлагийн үзлэг бэлдүүлэх тийм үүрэг надад оногдоод ангийнхаа урлагийн үзлэгийг бэлдүүлээд бараг л өөрөө ганцаараа бүх юмыг хийж байсан. Тухайн үед ч одоо нөгөө хөх тайлан биеийн тэрлэг гээд найрагдлыг одоо тэр чигээр нь өөрөө дуугийн дуулаад ангийнхныгаа хор тоглуулгын хор дуугийн дуулуулад мөн хөгжмийнх нь үзүүлбэрийг одоо тэр үед нэг мандлын хөгжим гэж байдаг байсан шүү дээ. Тэр мандлын хөгжмийг өөрөө дарж сураад гарынхаа одоо энэ 10% ингээд цэврүүттэл би тэр мандлын хөгжмийг урлагийн үзлэгтээ тоглох гээд өөрийгөө дайчлаад нэг ая тоглож мөн одоо тэр үед цацал гээд бүжиг байдаг байлаа шүү дээ. Одоо ингээд цацлын 9-нүүдээр игээд энэ бүжгийг өөрөө хөдөлгөөнийг мэдэхгүй ингээд зохиогоод ганц хүний тайлан тоглолчиг юм хийж багш нартаа болон одоо сургуулийнхаа захиргаад шаашаагдаж мөн багш нар маань бас намайг өхөөрдөн тоглоом хийж дурсамжтай бага насаа одоо сургуульд байх насаа өнгөрөөж байсан. За тэгээд одоо сургуулаа төгсөөд 8 дугаар ангиа төгсөөд Өмнө аймгийн хөгжим жүжигийн театрт анх Монгол улсын гавьяач жүжигчин соёлын гавьяат зүтгэлтэн Шарын аюуш гэдэг хүний удирдлагын доор гавьяач жүжигчин Дүндгээгийн шаваар дуучны мэргэжлэр анх хөгжим жүжигийн театр шалгалт өгч чихтэйхэн зүгээр дуучны гам мам уншаад дуучин болох чиглэлтэй байсан боловч одоо Өмнө говийн хөгжим жүжигийн театр нөгөө бүжигчний оронтой дутагдмал байсан учраас Аяа огш маань одоо Баатрин аюуш гээд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан мундаг хүн байгаа. Тэр хүн намайг бүжиглэх тийм эвсэлтэй, бие хаатай тийм хүүхэд байгаа учраас бүжиг рүү сонирхол алхир байна гэж надаас асуугаад тэр багшигаа хэлэнгүүт одоо бүжиг рүү шууд ургаж ороод тэгээ бүжигчнийхээ анхны тавилтыг, суурийг бүх зүйлийг одоо миний амьдралын гол зорилго одоо миний амьдралыг өөдөн татаж аваа тулгуур багна энүүгээр би хоолоо олж идэж яваа бүх зүйлээ тэр хүнээр анхлал эхлэл суурийг тавиулсан. Би одоо тэр багштай бол маш их баярлж явдаг. Багшигаа би хүндэлж явдаг. Ер нь бол хүн анхны эхлэл суур тавьсан хүнээ мартахгүй хүндэлж явах бол асар одоо хүмүүжил хүн чанар гэж хэлэхэд бол ер нь болно. Миний одоо нэг анх бүжигчин болоод маш их бэлтгэл хийж одоо нэг бэртэж гэмтэж шантарч байсан үе маань гэх юм бол одоо
хөгжимчдийн театрт анх одоо 16 та 17 та жоохон охин ороод бичиг дээр бэлтгэл хийгээд явлаа. За одоо нөгөө мэрэгжлийн шалгалт өгнө гээд одоо мэрэгжлийн төвшин тогтоох шалгалт аавна гээд одоо тухайн бүжигчд болгоно нөгөө нэг уцлал бүжиг хийж тэрийг шалгуулдаг байсан. Тэгээ багш маань намайг уялзуур хийхэд таарсан. Би хаата одоо гар хөлтэй гээд ингээд надад уялзуур бүжиг заасан. За уялзуур бүжиг заалгаад маш их бэлтгэлийг хийсэн. За одоо миний одоо энэ талын энэ тухай хүүхэд байхад ингээд мулталсан тухай байхгүй юу. Тэгээ энэ нэг жоохон нэг юм бэртэлтэй, энэ юм овгор дуухан. За ингээ хөдлөх гэхээр ингээ хөдлөж болдгоо. Энийгээ татахгүй байх гээд намайг одоо энүүгээр указкарстай айгүй их зодсон. Тэсвэр хатуужил юу вэ гэдгийг тэн дээр л мэдэрсэн, тэн дээр л ойлгосон. За маргааш нь би өглөө ингээд дасгалт орох гээд миний энэ гар бүрстэ хөдөлчлөхөө байгаад дасгалт болвол бид нар юм нөгөө ганцуугүй юм мөртэй юм купатнак хүмүүс ч ордог байхгүй юу. Тэгээ орсон ч одоо багш маань одоо хажууд ирээд чи энэ гараа яатсан юу болгоцсон одоо бараг л намайг энэ тэнж яваад чи одоо ингээ өөрөө бэртэж гэмтчихгүй яач вэ ч үгээд ингээл тэнхтэн би дугуй байжгаад үгүй энэ одоо өчигдөр таал намайг одоо ингээл хөдөлгөөнөө хийж чадахгүй байна гэл ингээл зодсоор байгаа юм болгоцсон шүү дээ гэсэн. Багш маань бүрстэ ингээл уйлга алдаал санаа зовоол ингээл надаас уучлалт гуйгаал одоо тэгэл тэр үе бол нэр үнэхээр бүжиг гэдэг урлагт орчоод хамгийн анхны одоо миний бэрхшээл тэр байлаа. За тэрний хүчин шалгалтыг би маш сайн өгсөн. Уялзуур бүжгийг би маш сайн сурсан. Одоо бол уялзуур миний карманы бүжиг маш их бэлтгэл хийсэн. Маш их одоо тэсвэр хатуужлыг давж туулсан. Одоо би энэ бүжгээрээ нэлээд олон тэмцээнд би амжилт гаргаж ирсэн. За миний багш болох гол зорилго бол би театрт ажиллаж байгаа ажлаасаа гарчаад цогцлын суманд ирээд байж итэл одоо энэ соёлын төвийн эрхлэгч мөнхцөл гэж байсан миний тэр үед бол тэр мөнхцөл маань бол нөгөө анх бас төгсөөд ирсэн шинэхэн багш сургуультай төрлөх сургуультай одоо дуу хөгжмийн багшаар ирсэн сургуулийн ой болоод одоо надад санал тавьсан. Чи ирээд нэг одоо театр театрт байсан юм чи ирээд нэг найзтай нэг хэдэн бүжиг тавиад өгөөч сургуулийн ойд оролцуулах гэсэн. За тэгээ би одоо хүүхдэд ажиллаж ерөн чадах болоо гүү болоо гэж бодоод очисоо. За 20 хүүхдээсээ 20 хүүхдэд би одоо энэ нөгөө шигшрэгт тэгээд бүжгийг анх тавьж байлаа. За тэгээ цогцлын сумын ойгоор ойн тоглолтод оролцуулсан. Тэрийг хүмүүс маш их шаашаасан, маш их урам хайрлсан учраас би ерөн чааштай ингээ багшийнхаа үйлийг хэрэгжүүлээд явах асар том боломж надад нээгдэж байгаа юм байна гэж ойлгоод өнөөдрийн хүртэл багшийн мэргэжлийг одоо эзэмшээд хүүхдүүдэд өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ заагаад явж байна. Анх одоо 2010 онд би энэ үлэмжийн чанар соёлын төвд бүжгийн багшаар орчоод Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн наран гэрэл агсны удирдлагын дор гал биелгээ 1 гэсэн хамтлаг бүжгийн дугуйланг нээж ажиллуулаад 15 оноос хойш ер нь миний заасан сургасан хүүхдүүдийн амжилтын буйхаа ер нь буугаагүй, тасраагүй. За мөн одоо энийг маш их түлхэц өгч, маш их урам хайрлж намайг одоо ажиллах эрч хүчийг нэмэгдүүлсэн соёлын гавь зүтгэлтэн наран гэрэл агсандаа би маш их баярлж авдаг. Тэр хүнээс би бол маш их зүйлийг сурсан, мэдсэн. He has been involved in dance since childhood and has continued to strive to this day, and dance has become a part of his life. Би дэш татта ташаараа одоо алдлын өсгий арч өг эрхээ уруугаар хасаж шат мэдрий. Today, he trains future top dancers and empowers them by providing them with a wide range of skills and aesthetic knowledge to develop their talents. Өнөөдрийн миний амжилтыг миний ард ус намайг дэмждэг, хайрладаг, надаар бахархдаг хүмүүсийн маань бас хичээл зүтгэл байгаа. Хамгийн нэгдүгээрт бол
хүний хань. Миний хань бол Батсуур гэж хүн байгаа. Тэр хүн маань бол намайг миний ажлыг ойлгодог, намайг маш их дэмждэг. Би ч бол өглөө гараал бараг орой бор хоногтол 12 өнгөрөөгөл гэртээ очиж нэг унтаал босоол өглөөнд босоол ажилдаа явдаг хүн шүү дээ. Тэр айлд бол барагтаа бол нэг тийм айхтар юм хийгээд байдгүй. За энэ бүхний ард ингээд гэр орны маань үр хүүхдийн маань авч явж байгаа хүн бол миний хань. Би хандаа нэгдүгээрт хамгийн их баярлдаг. За хоёрд гэх юм бол одоо соёлын гавьяа зүтгэлцэн наран гэрэл агсан байна. Энэ хүний хүчинд бол би өнөөдөр энэ Хамбогд нутагт ирээд хөгжиж дэвжиж сайн сайхан амьдарч явна. Энэ хүнээс би маш их зүйлийг сурч, маш их зүйлийг мэдэрсэн. Тийм ч учраас би одоо энэ соёлын төвөд одоо тэтгэврт гаран гартлаа. Дараагийнх нь хүн орон орж иртэл нь би одоо энд зүтгэн энэ Хамбогд сумын бүжгийн урлагийн төлөө одоо бүхнээ зориулна гэж бодож байгаа. За дээрээс нь миний бүжгийн анхны тавилтыг тавьсан миний багш мөн бас хамт ажилтан хамт олондоо соёлын төвийнхээ хамт олонд миний ажлыг дэмждэг, байн гурам хайрладаг, эцэг эхүүдтэй, ард иргэдтэй мөн одоо сум орон нутгийнхаа удирдлагуудад маш их талархаж баярлж явдаг. Амжилттай явдаг хүний ард заавал хамтын хүч гэж нэг юм байдаг. Энэ бол ерөөсөө цэвэр одоо миний ард байдаг, намайг дэмждэг ийм хүмүүс. За миний бахархал бол миний шавнар. Одоо миний бүхэл заасан сургасан юмыг яг ёсоор нь хийдэгт. Яг техникээр нь тэгээ хаач очсон нүүр бардам тэмцээн уралдаанд гарч ирээд явлаа, тайзан дээр гарлаа, яг өөрийнхөө нь гаргадаг. Миний нэрийг хизээч унгаж байгаагүй. Үнэхээр мундаг. Ер нь бол миний шавнар бүгд л ер нь мундаг хүүхдүүд багшийнхаа заасан сургасныг тухай үрдэн сурдаг, өөрсдөө хүлээж авдаг, биеиндээ суулгадаг. Энэ тэмцээн уралдаанд явхаар нь бахархдаг, багш нь бүр тайзан дээр гаргачаад зэрэтлээс үзэхтэй өлтөр би огшдог, баярлдаг, баярын нулимс унгаад суудаг. Энэ хэдийхээ одоо нөгөө хүчинд гэх юм да, энэ хэдийхээ нөр их хөдөлмөрийн хүчинд миний бас нэр төр сайн сайхан яваагийн хоол одоо ач холбогдол энэ хэдтэй маань бас салшгүй холбоотой. Тэгээ одоо эцэст нь хэлэхэд одоо намайг дэмждэг, надад урам хайрладаг хаалб нутгийнхаа зон олонд үнэхээр их баярлж явдаг. 15 онд би анх соёлын яамны жуухчиг Өмнө Хувь аймгийн театрын тайзан дээр одоо говийн жонон бүжгийн наадмын үеэр авч байлаа. За 17 онд би соёлын тэргүүнийг авч байлаа. За тэгэл 20, 21, 23 онд ер нь миний амжилтын бүх тасраагүй. Хамгийн сүүлд би 23 онд би хөдөлмөрийн хүндэт медалыг өстой энэ гал нутгийн зон олон намайг үнэлж миний хөдөлмөрөөр бахархаж өгсөн энэ ард байгаа миний ард намайг түшиж байдаг, намайг хайрладаг, намайг дэмждэг бүх хүмүүстээ галбчуудаа та нартаа маш их хайртай шүү. Баярлалаа та нартаа. Өглөө бүрийн арыг хөлсөөр өгтөж өрөөний чимээгүй алхмуудаа тоолно. Хөлийн минь шарах өвдөлтийн сараа хүслийн минь төлөх тэмцлийн улмөр хөлөн чин сүлийн нэлэн зүрхний минь доо хойв тавлын дитаазан дээр би бүжиглэн алхам бүрийн цаан ялах би амьдралын минь хэмнэлт бүжиг үргэлжилнэ. Directed by Maraladane.bay. Main characteristic Jargle. Produced by Team Infinity. Editor A. Munchin. Marala Dane. Sound Director Jeff Clano Day.